За ингээд ерөнхийдөө анх удаага Илгтэй тэмцэх газрын даргаыг санал болгож оруулж ирж байна. За олон аймгаар явуулаа, ард иргэд маань олон зүйлийг ярьж байна. Ер нь авилгалтай тэмцэнэ гэдэг бол бас биднээс эхлэх ёстой байна гэдгийг бас энэ чуулганы танхимд тань гишүүдтэй өдөрлгуудаа бас хэлхийг хүсэж байна. Тэгээд авилгалтай тэмцэх газрын даргаас хоёр асуулт асуух гэсэн. За энэ танхимд биднээс одоо яг хүсэх ямар хүсэлт байна вэ? За одоо жишээ нь бидний хувьд бол улсын хурлын сонгуул гэдэг маш их том тоотой босхтой сонгуул одоо ерөнхий орноос бол том мөнгөнд үг хүртэлтэй хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ бид нэр төрийн албан зарим нь хшижсэн хүн байна, зарим нь одоо бизнес хийжсэн хүмүүс байна. Ер нь төрийн албанд ажиллаад унаад амьдрал хон эрс сайжраал явж байгааг л ард иргэд тэр тусмаа одоо өдөр нутгал харагдж идэг л даа юм тий. Гэтэл бид бүхэн өнөөдөр яг энэ заалнаас яг та одоо тий бидэнд яг юу хандаж хэлмээр байна вэ? Одоо жишээ нь сонгуулийн мөнгөтэй холбоотой, хуулийг одоо өөрчлөлттэй холбоотой юм уу? Нэгт асуудал. Энэ дээр одоо ямар асуудал, ямар одоо боломжийг биднэрт гаргаж өгөх би одоо ажиллаа сайжруулнаа гэдгийг та хэлэх үг байна уу? Биднээс хүсэх хүсэлтэд юу байна вэ? За нөгөө хоёр дахь асуудал маань юу вэ гэхээр түрүү хэлсэн үнэхээр төрийн албанд ороод амьдрал хон эрс сайжраад юу гэдэг нэг хүнд одоо цалин тавьж өгөөгүй, татвар төлж үзээгүй хүмүүс ингэ явж байгаа нь бол нийгэмд нар дэргэдэд бол маш муу харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүмүүстэй хариуцлага тооцохгүй жирийн одоо хөдөөний саяны одоо Ухс аймагт гарсан гэдэг 3 одоо сумын засаг дарга мөнгө төгрөг авч өгөлцөөгүй утасны ярианаас ингээл шууд шийдэгчиж байгаа байхгүй юу? 4 жил хорих хайлаар шийдэгдсэн баг чинь. Энэ дээр л ард иргэд дургуцаад байгаа байхгүй юу? Энэ хуульчин жирийн иргэдэд хатуу байна. Энэ төрийн өндөр албан тушаалтнууд энэ танхимд сууж байгаа хүмүүст үйлчлэхгүй байна. За энэтэй холбоотой Алтан гэрэл сайдын оруулж ирж байгаа хууль ёсоор орлого олсон, хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг хураана гэсэн хуулийн төсөл явж байгаа. Та энэ дээр ямар саналтай байгаа вэ? Энийг одоо батлагдвал дэмжиж ажиллах уу? Гэсэн ийм хоёр асуулт байна. За ерөнхий сайд бол Даштава гэдэг хүнийг оруулж ирж байгаа нь бол давхар хариуцлага бол хийж байгаа. Тэгээ энэ засгийн газарт одоо арчилсан нам хамтарсан. Яах ч хамтарсан бэ гэхээр бол энэ томоохон төгслүүдийг явуулах. Мөн дээрээс нь энэ одоо төрийн өмчт компаниуд энэ улс төрд байгаа энэ авилгал энэ янзын одоо зүйлүүдтэй тэмцэх гэж энийг зах сайжруулах гэж орж ирсэн. Тэр чүүднээс манай одоо хууль зүйн сайд, бусад одоо энэ томоохон одоо бас салбарын одоо сайдуудыг хийж байгаа. Мөн дээрээс нь одоо арчилснаа бүтээмжийн одоо менежерүүдийг тавьж байгаа. Нэг хүн тавьснаар бол одоо юу гэдгийг энэ асуудал сайжирчихгүй. Энэ хүмүүсээс орж ирж байгаа саналыг одоо бид нар бол үндсэндээ бүлэг дээрээ одоо мөн дээр чуулган дээр одоо ажлыг сайжруулах дээр голж ин хүмүүсийг тавьсан байна. Тэрнээс нэг ажилтаа болох гэж бол тавиагүй. Тэр ч утгаараа энэ одоо бас манай Монгол Ардын намын зарим гишүүд хэлж байгаа шиг байна л. Нэг 40 хүн тавьчаад баах уусууд тавьчлаа. Төсөв задал данхаачлаа гэж яриад байгаа. Тэгэхэд бид нар өнөөдөр бол асар их хэмжээний алдагдaltaй ажиллаж байгаа төрийн өмчт компаниуд зөндөө байгаа шүү дээ. Энийг үр бүтээлтэй, үр ашигтай ажиллуулах гэж тэр хүмүүсийг авчиж байгаа шүү дээ. Салхируулах гэж, өөр одоо бас ямар бодол санаа байна уралдуулах гэж, өөр өнцгөөс харах гэж ингэж тавьсан. Тийм учраас одоо энэ хүмүүс бас боломжийг олгох дээр одоо бас ерөнхий сайд анхаарч ажиллахыг одоо бас хэлэх гэсэн. Тэгээ энэ хоёр зүйл дээр одоо санал буюу одоо асуултан дээр хариулт авъя. За Даштава дарга хариулт өгье. За жаргал гişийн асуултанд хариулъя. Гэхдээ ер нь одоо яг ингээд одоо улсын хурлаас одоо өсөх хүсэлт юу байна гэхээр өнөөдөр одоо бидний яригадаад байгаа авилгын төсөөлийн индекс маань одоо бууцсан байна. Одоо бага байна. Одоо маш их үр дүн үзүүллээ. Одоо энэ одоо авилгын тэмцэх байгууллагууд Монголын төр засгийн холбоотой байна гэсэн асуудал яригдж байгаа. Тэгээ ерөөсөө энэ нэг их сурвалж 9 их сурвалж маань одоо юу яриад байгаа вэ гэхээр улсын хурлын хууль тогтоомж ер нь тэгээд амьдрал нийцж гарч ийн үү? Монгол улсын татварын орчин хэр байна? Монгол улсын төсөв ер нь их зөв зохицуулж байна. Түүнтэй хяналт хэр байна? Бизнес их орчин ямар байна? Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх ямар орчинтай байна? Тэгээ мөн одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтаас оруулж орж ирэхээр энэ гардаг маргаанууд одоо их удаан жил ингээд Монгол улсын шүүгээр шийдэгдэхгүй байна гэдэг ийм л одоо бидэнд бол одоо үнэлгээн дээр одоо асуудлууд асуумжууд тавигдаад яваад байгаа юм.
Тийм учраас одоо энэ Монгол улсад өнөөдөр гадны хөрөнгө оруулалтын асуудлаар бол энэ яаралтай бол их хурлын асуудал, иргэний эрх зүйн асуудлуудыг зохицуулж одоо аль нэг талд нь шийдэх миний шаардлагатай юм шиг лээ. Одоо бол ердөө явж байгаа гадны хөрөнгө оруулалтуудын маргаан дан эрүүгийн журмаар яваад байгаа. Тэгээ энийг бол одоо бид нар бол одоо олон улсын арбитраар шийдвэрлэх, олон улсын одоо арбитрийн маргааныг одоо манай улс хүлээн зөвшөөрөх, эсвэл оруулж ирэх энэ асуудлуудыг ингэснээр энэ гадны хөрөнгө оруулалтын орчин сайжирч, бизнесийн орчин сайжрах энэ талын асуун зөвлөмжүүд одоо нэлээд байгаа учраас энэ тал дээр манай их хурл ер нь онцгой анхаарах шаардлагатай юм уу гэж одоо Төв газрын даргын хувьд бол бодож байна. За дараагийн асуулт хариулахад бол ерөнхийдөө бол ер нь альва одоо гэмтэргийг их бага хан үйлдэлээ гэж бол одоо ялгаж салгаж болохгүй. Ер нь тэг гэмборогийн асуудлыг бол шүүх шийдэж байгаа. Гэхдээ өнөөдөр томын дарга байна уу, аймгийн дарга байна уу энэ тухайн одоо эргүү ойлгох томжин заасан үйлдэлийн сүллийг хийсэн бол энэ хуулиар хариуцлагыг хүлээх ёстой. За алтан гэрэл сайдаас санаалж байгаа хууль дээр бид нар тодорхой саналуудаа өгсөн байгаа. Тэгээд энэ хууль одоо их хурл батлаад одоо яавал одоо батлуул одоо бид хэрэгжүүлэл ажиллах үүрэгтэй. Тэндээс одоо тодорхой ийм тийм гэсэн одоо өнөөдөр энд ярих бас боломжгүй байна. Баярлалаа.